2007 онд Татварын ерөнхий газрын конторын барилгыг барих гүйцэтгэгчээр Puma Construction тендер шалгарч барилга угсралтын ажлыг 2008 оны 11 сарын 30-нд ашиглалтанд оруулахаар захиалагч тал Татварын ерөнхий газартай гэрээ байгуулжээ. Гэвч ажлын явцад гүйцэтгэгчийн шийдвэрээр барилгыг ашиглалтанд оруулах хугацааг 2 удаа сунгасан байна. Сүүлд сунгасан гэрээний эцсийн хугацаа 2010 оны 4 сарын 15-ны дотор барилгыг улсын комисд хүлээлгэн өгөхөөр тогтжээ. За ингэж хугацаа сунгах болгонд барилгыг барих өртөг анхны төсвөөсөө 1.3 тэрбумаар нэмэгдсэн байна. За гэрээ сунгасны уршихаар 2.4 тэрбум төгрөгийн төсөв төрцөгтэй барилга өнөөдөр 3.7 тэрбум төгрөг зарцуулагдаад явж байгаа. Энүүнд бид ямар дүгнэлт хийж гэнэ вэ гэхээр барилга угсралтын ажлыг гүйтгэл зориулж улсын төсвөөс олгосон мөнгийг гэтрүүл зарцуулж байгаа нь бол өөрөө захиалагчийн зүгээс гүйцэтгэгчтэйгээ тулд ажилласангүй гэдэг ийм дүгнэлтийг хийж байгаа. Нөгөө талаас Татварын ерөнхий газар буюу захиалагчаар нь дамжуулгүйгээр сангийн яамнаас Puma компанид 1 тэрбум төгрөгийг шууд шилжүүлж гисэн байна. Барилгын үн яагаад анхныхаасаа ингэж нэмэгдэх болсныг сангийн яам Puma Construction 2 мэдэх учиртай гэж байгаамаа. Тэр нарийн учир шалтгааныг бол мэдэхгүй зүгээр тухайн үеийн барилгын материалын хан шинтэр өссөн тэгээ санхүүжилт нь энэ өссөнтэй холбогдуулаад төсөвт нь өөрчлөлт орсон энэ гэсэн нэмэлт тайлбар шалтгааныг хэлдэг юм байлээ. Тэрийг тухайн үед нь яг ажил хариуцж байсан улсууд мэргэжлийн улсууд энэ төр ажиллаж байсан учраас тэднээс нарийн тодруулах нь зөв байх. За ингэж их цаг алдаж мөнгө үрсэн барилгыг өнөөдрийг хүртэл улсын комисд хүлээж аваагүй юм байна. Тэгэхээр энэ барилгат үйл ажиллагаагаа явуулж байгаа Татварын ерөнхий газар хууль бусаар ус дулаан цахилгаанаар хангагдаж байгаа гэсэн үг ээ. Тиймээс мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хуулийн дагуу барилгыг цахилгаанаар хязгаарлах шийдвэрийг гаргасан байна. За гэтэл Монгол улсын төсвийг бүрдүүлж байгаа байгууллагын үйл ажиллагааг зогсоох боломжгүй учраас хууль биелүүлэхэд гацаа өсвэ. Эрчим хүчний хязгаарлалтыг хийсэн байж байгаа. Энэ бол өөрөө хуулийн дагуу авагдж байгаа арга хэмжээ. Татварын байгууллага үйл ажиллагааг зогсооно гэх юм бол татварын байгууллага өөрөөр хэлбэл улс орон нутгийн төсвийн төлөвлөгөөг хэрэгж биелүүлэх ажиллаа л зогсооно л гэсэн үг гэж би ойлгож байгаа. Улсын комисд хүлээн аваагүй энэ байшинд Татварын ерөнхий газар аргагүй эрхэнд орсон гэж байгаа. За учир нь хуучин барилгыг нь Эрдэнэсэмжил компанид шилжүүлэн өгөх ерөнхий сайдын тушаалаар төрийн өмчийн хороо 2010 оны 10 сард хураан авчээ. Аргагүй эрхэнд нүү орсон барилгаа улсын комисд хүлээлгэн өгөхөөр Татварын ерөнхий газраас ажлын хэсэг гарч гүйцэтгэгч тал буюу Puma Construction-д дутуу хийсэн ажлаа гүйцээхийг удаадараа хэлсэн гэж байна. Ингээл энэ хаалга өрөөнүүдийн хаалганууд байж байна. Тийм ээ. Жишээл миний өрөө гэхлийн дороо нэг том онгорхой зайтай ийм хаалга байж байгаа жишээ. Стандарт зурж гэсэн тийм. Гадна талын би томоохон ажлаас нь хэлэх юм бол гадна талын талбай байж байна. Гадна талын талбай гэхэд өнөөдөр машин зогсоход хүн явахад ингээд цемент пургаад байгаа. Өөрөөр хэлбэл буцраад ийн гэсэн үг шүү дээ. Өнөөдөр үндсэндээ талбай маань эргээд хайрг нь гараад гэж чулуунаа гэж байгаа жишээтэй. За тэгэл дээд тал дээврээс энэ том заалны хурлын заалны дээврээс ингээ бороо орохлоор усгоочдөг. Өөрөөр хэлбэл цас ингээ тайлангууд дээрээс усгоочж байгаа байхгүй. Гэх мэтлэнгээр миний зүгээр хэлэхэд ийм хоёр том асуудал. Гэхдээ харин гүйцэтгэх тал маань энэ жоохон хойрог хандаад байгаа юм шиг. За Татварын ерөнхий газрын барилгыг улсын комисд хүлээж авах нь Puma Construction-аас шалтгаалж байгаа. За дээр Батэрдэн дарга хэлсэн байгаа. Зарим нэгэн ажил дутуу хийгдснээс болоод өнөөдрийг хүртэл улсын комисд Татварын ерөнхий газрын барилгыг хүлээж авахгүй байгаа гэсэн зүйлийг хэлж байгаа. За тог тасдуулах дээр хүрээд байгаа энэ зүйлийн эцсийн тэр зүйлийг ажлыг хийж хизээ дуусгах вэ гэдэг асуултыг бид Puma Construction-ийнхнаас тодруулах гэж ирлээ. За энд бол барилгын ерөнхий инженер Жаалхүү гэж хүн мэдэх ёстой байна. За түүнтэй уцаар холбогдож энэ талаар дэлгэрэнгүй тайлбар авахыг хүссэн боловч тэрээр гэсэн хариултыг өглөө. Ингэж улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа барилгуудын ашиглалтанд оруулах хугацааг сунгаж анхны төсвөөс нь хэдэн тэрбумаар илүү мөнгө зарцуулж байгаа нэг жишээ энэ биш юм. За Татварын ерөнхий газрын хажууханд баригдаж байгаа сангийн яамны шинэ офисын барилгач хэдэн жилийг давнан баригдаж байгаач өнөөдрийг хүртэл ашиглалтанд ороогүй байгаамаа. Шууд дэлгэр цэцэг тулга.